За суурь дотроо бүгдээрээ 2 дахь хичээл. За энэ дээр юу ярих вэ гэхээр одоо бүхэл тооны талаар ярина. Бүхэл тоо. За өмнөхдөр бүгдээрээ натурал болон эрг бүхэл тооны талаар ярьсан шүү дээ. Натурал гэдэг бол юмыг тоолж болдог энэ дээрээ гээд. За бүхэл тоо бол одоо юу юм бэ гэхээр бутархай биш л гэсэн үг шүү дээ. За бүхэл тоо гэдэг нь юу юм бэ гэхээр одоо жишээ нь за нөгөө нэг натурал 2 3 юмыг тоолж болдог те. За мөн тэг ч орж байгаа шүү дээ. Үүнээс гадна одоо хасах тоонд гэсэн үг. Хасах 1, хасах 2, хасах 3. За энийг бол ерөөхдөө бүгдээр бас бага ангида үзэж байгаа шүү дээ. Гэхдээ одоо энэ яг юунаас яг ямар утгыг илэрхийлээд байгаа вэ гэдэг бүгдээр ихлэ тооншлуун дээр харцгаа заяа. Тэг ийшээ 1 2 3 4 гэх мэтчлээ 2 3 4. За тэгвэл хасах тоо маань одоо яаж орж иж байгаа юм бэ гэхээр эсрэг тийш явна гэсэн үг. Хасах 1, хасах 2, хасах 3, хасах 4. За энийг бүгд бичиж. Оо ямар сайн бичиж. Гих мэтчлэн ийшээ явчих. Энэ ер нь хасах гэдэг нь юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр за бүгдээрээ үр зээл ч юм уу те. Эсвэл өгөх ёстой гэдэг талаар бас ярьж болно. Юу гэсэн үг юм бэ гэхээр шүү дээ. За бүр дээр үед амьдэрдэг байна гэж бодъё. Бүгдээр загасчид шүү заяа. За надад нэг юм загас байсан. Нэг юм загас байсан. Загас барьцаа. Тэгээд өнөөдөр ч ингээ явж байгаа би нэг загас барьлаа. Тэгсэн чинь манай ингээд гэртээ явсан чинь хоол ихт 2 загас хэрэг болоод байна. Тэгвэл яах вэ? За хажуу хуршээш очиод нөгөө балдангаас нэг загас авчи. За балдаа нэг загас өгөөч гэсэн. За маа өгшөө гэд нааш өглөө. За балдангаас авсан загсаа бүгд энэ улаанаар зурчих. Яг нэг хүнээс авсан шүү дээ. Би буцааж өгөх ёстой. Мөрж болохгүй аа. Найз аваад хуршээ удаж болохгүй. За ингээд өнөөдөртөө би энэ 2 загсыг ингээд идчихлээ ингээд. Хоолнд игээд ингээд. Хөөбаа ингээд энэ ходоод ирсэн. Тэгэхээр одоо юу гэсэн үг юм бэ гэхээр юм гэсэн үг. Балтанд ч одоо би нэг загс өгөх ёстой те. Тэрийг юуг тэмдэглэмээр юм бэ? Нэг гэ тэмдэглэхээр би балдангаас авах юм шиг санагдаад байна те. За хасах нэг гэвчиж. За тэгэнгүүтээ буцаагаад би нэг өдөр загс бариад бүр 3-ын 3 загс барьлаа. Энийг шараар зурна. За нүд там зургаа боллоо. 3-ын 3 загс барьснаа би балтанд дахиад 2 өгч. За маа өгш. Дээр чи надад ингээд 2-ыг зэлсэн бишээ. Нэгийг зэлсэн. Өнөөдөр та бас 2-оор хоол хийж магадгүй гэд. Тэгэх юм бол юу юм бэ гэхээр энэ хасах нэг дээр ч одоо би нэмэх 2-ыг тэмдэглэж болно гэсэн үг. 2-ыг өгцөн. Тэгэхээр энэ дээрээс би юу болж ийн гэхээр 1. Нэгийг буюу нэгийг би буцааж авах хэрэгтэй шүү. Надад нэмэх 1 гэдэг үлдэгдэл байгаа шүү. Хадгалсан шүү гэдэг одоо тэр зүйлийг хэлж болно гэсэн үг. Тэр ер нь нэмж хасах үйлдэл дээр ингэж бас ойлгож болно шүү. За үр авлага ч юм уу. За харин одоо энэ тоонуудын хооронд яаж үйлдэл хийх вэ? За ихэнх хүмүүс гаргадаг алдаа. Одоо жишээ нь энэ тоог харж болно те. Хасах 3 нэмэх нь 5 ч юм. Энийг хүмүүс яаж хийх гэдэг вэ гэхээр 3 дээр 5-ыг нэмснэ. 8 юм байна. Тэгээ хасахыг өгчээ. Хасах 8 юм шиг байна гэж хэлэх гээд. Энэ бол маш буруу алдаа шүү. За ингэж болохгүй. Энэ юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр хасах 3. Хасах 3-ын өртөө байсан гэсэн үг. Тэгснээр би тэн дээр 5-ыг нэмээд өгчлөө. Тэгвэл би одоо буцаагаад би 2-ыг авах хэрэгтэй шүү дээ. Надад нэмэх 2 гэдгийг үүсэж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө энийг хэлж байгаа шүү. За ийм одоо логикоор ингэж бодох хэрэгтэй. За энэ дээр үндсэн дүрм байдаг. Багш нар үндсэн дүрмийг тайлбарлая. Жохон доошлуулж. За үндсэн дүрм дээр яадаг юм бэ гэхээр ингэдэг. Нэмж хасах таа шүү. За. Энэ нэр ер нь нэмж хасахын талаар ярьж байгаа шүү. Тэр хэлгээ марччих. За нэмж хасахтаа яадаг юм бэ гэхээр за ер нь тухайн 2 тооныхоо тэмдгийг харчих заяа. За тухайн 2 тооны чинь тэмдэг нь ижил буюу за нэмэх эсвэл хасах ийм 2 тоо байх юм бол зүгээр л тоо утгуудын хооронд нь нэмчих. Хооронд нь нэмэх ёстой гэсэн. Яг тоо утгуудын шүү. За тэмдгийг анзаарлах үг. Тэгэнгүүтээ урд нь өөрөөсөө одоо хоёлаа нэмэх эсвэл хоёлаа хасах байсан байж таараа штэ. Тэр тэмдгийг л тавьчих гэсэн. Шууд өөрөөсөө тэмдэг. Тэмдэг өөрөөсөө гэж. За өөсгөр тэмдэглэж. За энэ дэр жишээ харъя. За энэ дэр юу гэсэн үг юм бэ гэхээр одоо жишээ нь за 3 дээр нэмэх нь 5. Энд чи хоёлаа нэмэх тэмдэгтэй байна гэж харж болж штэ тий. Тэгэх юм бол 3 дээр 5-ыг нэмэхээр чинь 8. Тэгэл нэмэх тэмдэгтэй. За одоо тэгвэл хоёлаа хасах тэмдэгтэй байсан гэж бод. Ийм байх юм бол харин яах вэ? Одоо энэ дээр бас төрөх гээд штэ. 3-аас хасах 5 яах юм болоо гэд. Тэгэхээр энэ дээр 3 дээр 5 адилхан тэмдэгтэй байгаа учраас нэм чинь 8. Тэгээ хоёлаа хасах тэмдэгтэй. Хасах 8 л юм биш үү? Энэ хоёр жишээгээр яг бодъё шүү. За. За одоо харин окей. За. За одоо яалаа. За одоо тэгэхээр дараагийн тохиолдол буюу хоёр өөр тэмдэгтэй байгаа тохиолдол дээр яхахыг харцгаая. За нэг нь нэмэх, нэг нь хасахтай, эсвэл хасах нэмэхтэй байж болно гэсэн үг. Энэ тохиолдолд яах юм бэ гэхээр тоон утгаараа шүү заяа. Тэмдгийг нь хамаарахгүйгээр тоон утгаараа ихээс нь багыг хасчихна. Тоон утгаараа тэмдгийг нь хамаарахгүйгээр тэгэнгүүтээ ихийнхэн тэмдгийг тавьчихдаг. Ихийнхэн тэмдэг. За одоо энэ жишээ харъя. Энэ дээр яах ёстой юм бэ гэхээр за одоо жишээ нь энэ бол амархан жишээ шүү. За 8-аас хасах нь 5. Энэ ч уг нь бол нэмэх 8 байгаа шүү дээ. За хоёр өөр нэмэхтэй юм байна. 8-аас 5-ыг хасаад 3. Тэгээд ихийнхэн тэмдэг 8. За тэгвэл яг энэ эсрэгээр нь тохиолдол авч үзье заяа.
хасах 8 нэмэх нь 5. Ийм байвал яах вэ? Одоо нөгөө өмнөх их алдаа гаргадаг гэсэн чинь 8 дээр 5-ыг нэмээ 13 хасах 13 юм биш үү? Гэх гээдэж болно. Тийм биш гэсэн үг. За их нь бол 8 байна. Тоо утгаараа те. 8-аас 3 5-ыг хасч гарч чинь 3. Тэгээ ихийнх нь тэмдэг. Оо хасах вэ штэ. За энэ ихийнх нь тэмдэг гэдэг юм багш нь тодруулаад хэлээд. Ихийнх нь тэмдэг. Энэ ихийнх нь тэмдэг. Ийм л асуудал гарч байгаа. За одоо тэгвэл арай жоохон эсрэгээр нь за хасах 3 нэмэх нь 5 гэдэг бүгдээр илэрхийлэх хараа. Тэмдэг нь өөр байна те. Ахаал 4-ийн дагав. Одоо энэ дээр нэмээд хасах 8 гаргах юм шиг тэгж бодож болохгүй гэсэн үг. Их нь 5 байна. Тэгэхээр 5-аас 3-ыг хасах харчин 2. Тэгээд ихийнх нь тэмдэг нэмэх. За яг хөө энийг бас ингэж харчиж болно. Одоо нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг дүрмээр за угаасаа 5-аас 3-ыг хасах харч 2 шүү дээ гэж харж болно гэсэн үг. Гэхдээ үндсэн энэ дүрмийг л даахчвал ерөөсөө алдаа гарахгүй шүү. За тэгээд бүхэл тонд дээр бол нэмэх хасах дээр ийм байна. За дараагийн хичээлээр бүгд үржих байхыг яриа.